Өнөөдрийн бүтээлээр хүүхдүүдэд бүгдөө цэцэг урлах юм байгаа. Цэцэг хийх учраас хамгийн гоё өнгөлөг гэсэн бүхэл гоё өнгөнүүдэд багш нь давтсан байна. Харин газрын хөрсөн дээрээ багш нь энэ хөрөн шавар авцсан байгаа. За тэгээд эхлэе бүгдөө багш нь ямар цэцэг хийх үг гэхээр 6 дэлбэтэй гоёмсог хайр хүрэм тийм гоё цэцэг хийх гэж байна. За тэгэхээр энэ маань ингэж юу болох нь вэ? Газрын маань хөрс болох нэ, хөрс шороо. Сайхан өргөн талбайд газраар нэг болсон цэцэг хийх гэдэг. За тэгээд багш нь гоё яасан байна. Олон янзын гоё өнгө гаргаж ирсэн байгаа. За тэгээд тэндээсээ аваад дуртай өнгөнөөсөө ихсүүлээд хийчих нэ. За ингээд ерөнхийдөө жигтлэл бүгдөө ингээд сайхан тараагаад ингээд хавтгалчээ. За ингээд газар бэлэн болчлоо тийм ээ. За тэгэхээр эхний цэцэгний маань өнгө юм гоё. Ягаан өнгө. Хурц гоё ягаан өнгө байна. За тэгэхээр багш нь хэлсэн тийм ээ. 6 дэлбэтэй цэцэг хийн. За тэгэхээр цэцэг маань багаан учраас ингээд багаанг тастаж аваад том цэцэг хийвэл энэ дэр маань олон цэцэг багтахгүй болчих шүү дээ тийм ээ. Тийм учраас жижигхэн дундын цэцэг их санаатай байна багш нь. За одоо энийгээ сайхан ингээд нийцүүлчихэж хагаад за тэгэхээр энэ гоё цэцэг хийгээд манда баримлын шаврал гол нь хэрэг болно. Тэгтээ яг хаач бас хэрэг болж болно. Яагаад гэвэл нөгөө жигэд тастаж хуваахад их амар байдаг хаачилчаар тийм ээ. За ингээд одоо 1 2 3 4 5 6. За ингээд 6 адилхан жигэд ойролцоо тастаж аваад за үүнийгээ шууд цэцгийн дэлбээ болгоод тэр янзалчих юм байна шүү. За ийм дэлбэтэй цэцэг байх нэ дээ тийм ээ. За нэг ийм дэлбэтэй цэцэг байх нэ гэдэг ойлгочих бүгдөө. За тэгээ багш нь бол нэг л цэцгээ хийчихье. Тэгээ бусад цэцгүүдээ бол түрхтгүүлээд хурдан дээр нь тавиад ийчи. Та нар маань бичлэгээ зогсоож жогоод тийм ээ хамтдаа нэгийг хийцэн болохоор цаашаага ихэд амар байна шүү дээ тийм ээ хүүхдүүдээ. За ингээд 6 дэлбэтэй гоёхон цэцэг хийх гэдэг. Лээд адилхан болчлоо те. За ингээд цэцгнүүдийнхаа дэлбэнүүдийг хооронд нь сайхан наагаад өгнө. За ингээд сайхан наагаад өгье. За ингээд сайхан за тэгэхэд сүүлийн дэлбээ маань энэ тийм ээ. За ингээд 6 дэлбэтэй цэцэг маань бэлэн болоход одоо яах вэ гэхээр хаачныхаа зүрээр цэцгийн дэлбэгээ ингээд тэмдэглэж өгөөд за одоо яах вэ гэхээр шар өнгөөр гол хийчихнэ хүүхдүүдээ. За ингээд. За тэгээд нэг ийм цэцгийг л бид нар ямар хэмжээтэй их вэ? Том жижигээр хийн шүү хүүхдүүдээ. Тэгэхээр нэгэн өнгийн нэгэн хэмээ цэцэг гэж байхгүй шүү дээ тийм ээ. За ингээд багшийнх нь эхний цэцэг
бэлэн болчлоо. За ингээд л цэцгэрээ чимчин шүү дээ. За шар өнгийн цэцэг. За ийм шар өнгийн цэцэг байж болох нь одоо бүгдөө холбор шар цэцэг гэх тийм ээ. Холбор шар цэцэг аль болох олон гой тод өнгийг оролцуулаад за 1 2 3 4 5 6 За ингээд одоо хартаа. Вау. Үнэхээр одоо юм гоё юмсаг олон цэцэг. Дэлхийд өрн цэцэг боллоо тийм ээ.